За олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 21-22 дахь хэсэгт үндэсний зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байна гэж мөн 21-5-2 дахь заалтад үндэсний зөвлөлийн гишүүн улсын хурал 7 хүнийг нэр дэвшүүлэхээр тус заасан бөгөөд нэр дэвшигчийн сонсол зохион байгуулах зохицуултыг Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны нэгэн тухай хуулийн 129, 130, 131 дугаар зүйл тусгасан төрийн байгуулалтын байнгын орны 126-гийн 6 дугаар сарын 2026 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 5 дугаар тогтоолоор нэр дэвшигчийн сонсголыг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар тов тогтоосон боловч гишүүдийн эрс ирээгүй тул зохион байгуулагдаагүй. Иймд товыг шинжилэн тогтоох тогтоолын төслийг боловсруулсан байгаа. За олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонслын тов тогтоох сонсоо даргалагчийг сонгох тухай байнгын орны тогтоолын төслийг та бүхэнд уншиж танилцуулъя. За олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Дугур Сүрэнгийн Гүн Үйлс, Чулуунбаатарын Батцэнгэл, Жанчив доржийн Бэлэг сайхан, Давг доржийн Наран цэцэг, Даш цэвгийн Мегмар сүн, Сандын Од Эрдэнэ, Манлаживын Төр манлай, Батболдын Энэрэлт, Лунагийн Игчин, Гүнчин ишийн инх хоёр нартай хийх нэр дэвшигчийн сонслыг 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахаар тогтсоогоо. 2 олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголт даргалагчаар улсын хурлын гишүүн Сархтын Зулбарыг сонгосгоо гэсэн. За ийм хоёр заалттай төсөл бэлэн болсон байна. За та бүхэн танилцуулж дууслаа.